За өөх соруулах хагалгааг давхар өрөөний буюу эрүүний доод хэсгээс авах боломжтой. За буглагны гадна хэсэг, гуйны дотор тал, гуйны гадна тал, за хайрын бариул, хэвлийн хэсэг гэд өөхөлтөг бүхэл хэсгүүдээс өөхийг соруулан авах боломжтой байдаг. За эдгээр соруулан авахсан өөхнүүдээ шилжүүлэн суулгах буюу өөр хэсэг газруудад жишээ одоо эмэгтэйчүүдийн хамгийн их хүсдэг хацрыг булцгар болгох хэсэг одоо нүдний доотлын хонхорлоо хийх эсвэл гарын алганы артлын буюу гарын артлын хэсэг эсвэл гуйны дотор тал нь онгоогоод байдаг гэдэг тэдгээр хэсгүүд рүү бүм мөн дээр нь биднээсээ хамгийн сайн мэддэг бол өгзөг хөх рүү шилжүүлэн суулгах боломжтой байдаг. За эдгээр өөхнүүдийг соруулан авсан хэсгүүд дээр ямар болдог вэ? Буцад таргалах уу гэж асуудаг. За энэ нь бол буцаад таргалдаггүй. Яагаад вэ гэдгээр өөх соруулан авсан хэсэг нь арьс мах гэсэн хоёр хэсэг үлдсэн өөх байсан хэсэг хөндий өсөж байгаа. Тэнгүүд тэр хөндий хэсгийг нь хооронд нь наалдуулаад өгөхлөөр энэ бидний сайн мэдэх холбогчд буюу сорвжилт үүсэж байгаа. Тэгэхээр сорвжилт үүссэн хэсэгтэр буцаад өөх үүсэх боломж байна. Яагаад вэ гэхээр өөх гэдэг эрхт нь өөрөө өөрийн гэсэн үүдэл хэстэй тэрнээсээ ургаж идэг. Тэгэнгүүт тэр үүдэл хэстэй өөхөнд шилжүүлэн суулгуулад жишээ нь одоо өгцөндөн ч юм уу хөхөнд нь хийцсэний дараа тухайн хэсэг газраа л тэр өөх таргалах үед нь ихсэж томсоод турах үед нь багасах ийм байдалтай өөрийн бол нутагшаад шилжээ тэнцэнэ байрчдаг байх мэ.